За сайн мэцгааны үзэгчдээ та бүхэндээ эхлэн буй шинэ 7 хоногийн мэндийг хүргээд кофе цай нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочин хойморт манай Соробон сампингийн хүүхдүүд маань багштайгаа ирсэн байна. Тэгэхээр та бүхэндээ зочтой танилцуулъя. Тэгэхээр Монгол Соробон сургалтын төвийн захирал Баяр сайхан. За Монгол Соробон сургалтын төвд сурдаг 3 сурагч маань ирсэн байна. Тэгэхээр Тэргэл, за Инхчин, Ану Үжин гэсэн 3 сурагч маань ирсэн байна. Та бүгдэд энэ өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. За доогийн даас өглөөний мэндийг хүргэе. За энэ сайхан өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе. Шинэ 7 хоногоос ирж хүчлээ сайхан эхэлж байна. Кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтээ өргөдөө ирсэн хүндтэй зочноо халуун кофе цайгаар дайлдаг уламжлалтай. Тэгэхээр кофе уух уу, цай уух уу? Кофе ууя. За хүүхдүүд маань юу вэ? Кофе ууя. Кофе. Цай за нэг цай загсан шүү. За би кофе. Тэгэхээр Монгол Соробон сургалтын төвийн хүүхдүүд манай түрүүчийн дугаарт бас урд нь орж исэн л та. Тэгэхээр яагаад орж исэн бэ гэхээр Японы Иребака мужийн Цукуба хотод бас Японд болдог тэмцээнд хүүхдүүд маань оролцсноо гэд бэлтгэл нь хангагцсан гэд орж исэн. Тэгэхээр Япон судлаач Төмөр Атар ах манаас хүүхдүүдээ аваад орж исэн. Тэгээд өнөөдөр бас яг тийшээгээ явж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр юуны түрүүнд Соробон сургалтын төвийг танилцуулахаас өмнө өнөөдрийн болж байгаа гол үйл явдлын талаар яриагаа эхлэе. За тийм. Өнөөдөр Монголын Соробонгийн холбооны тэргүүн Төмөр Атар, за Монгол Соробон сургалтын төвийн багш Халиун, тэгээд 4 сурагчийн хамт Японы Ибараки мужийн Цукуба хотод болох Японы Соробонгийн тэмцээнд оролцохоор явж байна л да. Тийм. За энэ тэмцээн маань болохоор зэрэг 5 сарын 6-нд болох юм байна. Манайхан болохоор зэрэг олон улсын тэмцээн гэхлээр зэрэг хамгийн өндөр ур чадвар шалгасан тэмцээн байдаг байх гэж их боддгийн. Тэгэхээр зэрэг Соробон бол жоохон өөр л дөө. Уг соёл тийм ээ 500 гаруй жилийн түүхтэй зүйл шүү дээ. Соробон ч японочууд үүсгэн бий болгоод тийм. Тэгэхээр зэрэг японочууд бол энэ Соробонгийн жинхэнэ стандарт гол үндсэн суурийг бол японочудаас илүү ур чадвартай хийдэг улс түн бол үндэ байхгүй байна. Тэгэхээр зэрэг яг тэмцээний хувьд бол Японд тэмцээнд явна гэдэг бол маш өндөр ур чадвар шаарддаг. Өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог. Японы тамирчид бол үнэхээр мундаг тийм. Тэр тэмцээнийг харсан хүмүүс бол хүний оюун ухаан гэдгийг бол гайхаад бишрээд тийм. Үнэхээр агуу юм бол хүний оюун ухаан юм байна. Хүний хамгийн төгс төгөлдөр гоё юм бол хүний оюун ухаан юм байна гэдгийг л тэндээс олж хардаг тэмцээн л дээ. Тэгээ энэ тэмцээнд бол манай хүүхдүүд оролцож байгаа. За яг 6 хүртэл баг нойргүй хонох ах гэж бодож байна. Тийм хүүхдүүдэд хүлээгээд тийм. За бага насны төрөлд бол маш гордлого байгаа нэг ярихад тийм. Ер нь Япон багш нар маань ирж зөвлөхөө бас шалгалт их авдаг гэдгсэн. Тэгэхээр тэр багш нар ирээд энэ монгол хүүхдүүд ер нь их найдлага тавьж байна. Ер нь бол бас ингээд Японд өөрөөсөө өөрийн хүүхдүүдэд оруулдаг тэмцээнд гадны улсаас бас оруулдаг гэсэн. Тэгэхээр монгол хүүхдүүдэд найдлага тавиад оруулж ийн гэдэг бол бас нэг амжилт юм болоо. Тий, энд бол яг Японы стандарт гэж нэг юм яригддаг шүү дээ, тийм ээ. Тий, Японы стандарт гэдэг бол өөрөө айгүй агуу зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ Японы стандарт юугаар их агуу болоод идэв гэхэлээ зэрэг хүнийг жишээлбэл оюуныг хөгжүүлэхийн хажуугаар хүнийг хүн болгон төлөвшин хөгжүүлэхдээ асар мундаг чадрыг хөгжүүлдэг зүйл гэж байгаа байхгүй юу? Дээр нь хүүхд ингээд манайхан бол Соробонг маш өнгөцгөн гэж ойлгоод байдаг л да. Зөвхөн тоо бодно гэд тий. Тэгэхээр тэргүй энэ хүүхдүүд маань тоо бодоход зүгээр энгийн үзэгдэл байхгүй юу? Соробончин хүнд бол тоо гэдэг бол зүгээр нэг хөгжилтэй тоглоомор тоглож байгаатай адилхан зүйл болчихж байгаа шүү дээ. Гэтэл энд юу хүнд хэрэгтэй юм тийм ээ? Хүн тоочин болохгүй математикийн мэрэгжил эзэмшиггүй байхад бол өглөөнөөс ах болоод ороожоо тоо бодод авах үгүй юу гэдэг чинь нэг хэрэг шүү дээ тийм ээ? Тэгэхээр зэрэг хүнд яг хүн болоод явахад нь тэр цааш төлөвшлийг олгодог юм тийм ээ? Яг өөрт нь өдөр тутам хэрэгцээтэй тэр чадрыг олгодогоор энэ үнэхээр агуу байж байгаа. Хүн анхаарал төвлөрдөг болно, ой тогтоолт маш хурдан тийм ээ сэтгэдэг болно. Маш хурдан тооцооллыг хийдэг болно, ой тогтоолт гайхамшигтай хурдан болно тэгээд төлөвшил сууж сурах, төсвөр төвчээртэй болох, юмд маш туйлбартай болох энэ яг хүнийг хүн болгодог үнэхээр мундаг оюуны спорт бол үндсэндээ энэ Соробоноос өөр юу ч байхгүй гэж хэлэхэд болох юм байна. Гадаадын маш олон ингээд оюуны хөгжүүлэх юмуд байдаг л да. Гэхдээ ийм юмнууд бол ерөөсөн юу ч байхгүй хажууд нь болт.
ингээ хүүхдүүдийг хараад ахад их сууж сурна гэд наад зах нь одоо сууж сурна. За тэгээд ингээд тоо ботход ерөнхийдөө ингээд дотроо ингээд гэлс тооцоолоод бодчихдаг юм шиг. Өөр одоо сургалтын төвч гэх юм уу өөр аргуудыг хараад хахад хүн харахад нэг жоохон сонинч гэх юм уу те яг тоо бодож ин шүү гэдэг нэг мэддэгдээд ах үз. Тэгэхээр зарим хүмүүс болохоор Сарабан сургалтын төв төхөөр одоо ингээд гар хуруугаа ажилуулдаг ч гэдэг ч юм уу нэг одоо Япон стандарт гэдэг нь яг тэр нь муу юм уу? Эсвэл бол хажуугаар нас өөр олон одоо нэрийн бариад ч юм уу те тиймэрхүү бас сургалтын төвүүд нээгдээд байна уу гэж хардаад байна л та. Яг одоо гар одоо оролцоод бодоод байна гэж байгаа юм тийм ээ. Ер нь яг энэ Сарабангийн арга гэдэг чинь одоо яг тэр манай одоо аргач уламжилт сонгодог арга гэж хэлэгдэж байгаа шүү дээ тийм үү. Уламжилж ирсэн гэхлээр зэрэг мэдээж тэр олон зууны наашиг ингээ уламжлагдаад шинжлэгдээд баяжаад хөгжөөд тий энэ аргаас цаашаа одоо хөгжих боломжгүй гэдэгтээ баг тулцсан тийм үү. Сонгодог гэхлээр бид бүхэн ерөөсөн мэднэ тийм ээ. Сонгодог гэж ямар өндөр түвшний юм бэ гэдгүүлээ. Мэдээж маш дээд зэрэглээ альч улс үндэсний ард түмэнд яг цаа бүгдээрэнд нь баг 100% баг таалагддаг зүйл чинь одоо сонгодог юм байж байгаа шүү дээ тийм. Хинч тэр сонгодог юмыг хараад одоо ямар онцгүй юм бэ гэж бол үзэхгүй бүгд хүлийн зөвшөөрч юм гэсэн үг нэг нь дуугар тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ уламжилт сонгодог Сарабангийн арга гэдэг бол үнэхээр гайхамшигтай гоё арга л та. Тэгэхээр зэрэг энэ дэр бол хуруугаараа бодож байгаа биш. Одоо яг энэ одоо манай энэ Сарабангийн арга бол тийм ээ. Хоёр хуруугаараа ингэж бодно гэдэг чинь одоо яг жоохон бүдүүлэхгүй хүмүүс бол хоёр хурууны өдр гэж нэрлэдэг байгаа юм. Энэ бол хоёр хурууны биш юм л да. Үндсэн техник нь бол ерөөсөө эрхэд долоовор хуруу хоёр л оролцож боддог зүйл гэж. Сампангаараа л бодож байгаа гэсэн үг үү? Тийм тэр өдөө Сарабангаараа бодож байна. Тэгэхээр зэрэг хурууны гэдэг нь бол өөр байгаа аахгүй юу? Хурууны гэхлээр зэрэг шууд 10 хуруу оролцоод бодохыг хэлээд байгаа. Одоо жишээлбэл тоо бодоход 10 хуруу оролцоод одоо ингээд хуруугаа хараад хүүхэд бодоол эхлэх юм. Энэ тал нь нэгж байлаа, энэ тал нь 10 байлаа тооцоолол тэгэл бодоод эхлэхэд бол тэр хүүхэд шууд нөгөө баруун тарих хөгжүүлэх нь гол нөгөө нэг одоо Сарабан баруун тарихыг хөгжүүлнэ гэдэг байгаа юм маань шууд таслагдчихж байгаа аахгүй юу? Баруун тарих хөгжих биш. Харин баруун тарихныхаа эсрэг үйлдэл хийгээд зөвхөн тэр чинь байгаа ямиг одоо байгаагаар нь бодитор хараад явж байгаа хүн чинь мэдээж хийсвэрлэн сэтгэж төсөөлөн бодохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг насан туршдаа тэр хурууны хараат болно гэсэн үг. Тэгээ хамгийн харамсалтай юм тэр байгаа байхгүй. Зөвхөн тэр бол мэдээж маш богинохон хугацаанд мэдээж тэр хуруугаараа боддог болно. Хүүхдэд амархан бай. Их эцэг бол ингээ харахад бол хүүхдэд бодоод байгаа юм шиг харагдана. Гэхдээ эцэст бол яг нөгөө цэвэр оюун ухаан хөгжиж байгааг бол үгүй. Гэхдээ энэ дээр бол хүмүүс зүгээр хүүхдийн оюун ухааныг нэг мундаг хөгжүүлэхгүй зүгээр яг хурдан боддог болоо гэвэл хамаа ахгүй шүү дээ. Тэр хуруугаараач бодно, юугаараач бодно, тэг хичнээн хуруугаараач бодно тэр бол болж болно. Цэвэр нөгөө хүүхдийн оюуныг хөгжүүлнэ нөгөө олон чадварыг би хүүхдэд суулгамаар байна. Ирээдүйдээ миний хүүхдэд бол энэ чадварууд хэрэгтэй гэж холыг харж байгаа хүнд бол цэвэр нөгөө жоохон хэцүүх юм шиг боловч оюуныг хөгжүүлдэг юм нь бол үнэхээр хэрэг. Тэр нь бол яг энэ үндсэн Сарабангийн одоо гол арга техник байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл зарим нэг баруун тархийг хөгжүүлдэг сургалтын төв өнтер гэдэг инглиэд баруун тархины хичээл гэдэг нь тусдаа ороод байгаа үстэй. Гэтэ манад орж ирэл ингээд баруун тархины хичээл орох уу гэж зарим ээж аваа асууна. Манад бол байхгүй. Яг тэгвэл Сарабан өөрөө хөгжүүлдэг байхгүй. Одоо жишээлбэл яаж хөгжсөн байгааг энэ хүүхдүүдэд бодож байгаас шууд харагдана тийм ээ. Хөгжигүй байх юм бол эдгээр ийм бодлого бодох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр эдгээр суралцагч сурагч хүүхдүүдтэйгээ танилцъя л да. Тэгэхээр хэдэн настай хүүхдүүд байгаад байна. Тэгэхээр одоо хэдэн настай хүүхдүүд ямар тоо бодож ийн гэдгийг бас давхар үзэгчтэйгээ бид шалгах нь зүйтэй байх гэж бодож байна л да. Тэгэхээр бид бас бэлтцэн тоо бэлтсэн байгаа. Тэгээд хөө эдгээр хүүхдүүдээс асуун. Тэгээд магадгүй шууд явж байгаа юм чинь бас зарим нэг тоон дээр зөрүүтэй байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ бид нараас альхэр одоо хурдтай чадамжтай бодож ийн гэдгийг нас секундээр бас хэмжээ явуулчихна. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ танилцъя. За тэргэл тийм ээ. Тэргэл хэдэн настай лээ? 6 настай. 6 настай. Альхэр удаан хичээлж байна? 2 сар. 2 жил хичээлж байна. 2 жил. За нэг чинь Би 10 настай. Энэ Монгол Сарабанд яваад 2 жил болж байна. 2 жил хийж. За. Манай үчинд Монгол Сарабанд яваад 1 жил болж байгаа. Тэгээ өнгөрсөн 100 хичээлсэн. сургалтын төвдөө явах мэдээж дуртай байдаг бах тий хүүхдүүд маань. Олон найзуудтай бас болж байгаа. Ангийнхнаасаа одоо ер нь бол яг ерөнхий боловсролын сургуулиудын хувьд гэх юм бол хамгийн түрүүнд одоо тоогоо бодчихдаг, хичээлээ их сайн хурдан ойлгодог тийм байгаа болоо гэж бодож байна. Альхэр одоо бодтой юм бол өөрсдөөс нь асуух нь зүйтэй. Тэгэхээр анги дээр одоо ингээл тоо бодоод багш нь ингээд асуухад хамгийн түрүүнд одоо бодсон байдаг уу? Тий. Хүүхдүүд тэгэхээр одоо
хаан сурсан бэ, яаж сурсан бэ гэж асуудгүй. Асуудаг. За нөгөө хоёр хүүхэд маань ч гэсэн тийм баг тий. Тэгэхээр яг одоо тэгвэл шалгаад доор иглээд асуух уу? Энэ дээр бас секундтэй цаг бэлтгэсэн байна тий. За миний гарт байгаа энэ бодлогыг хичингээр бас бодуулж үзье гэж бодож байна. За ихтэй өчгөө болох. Энэ бол харахад гэж маш олон орон харуулсан шүү дээ. Хүүхдүүд гэлтгүй том хүн ч гэсэн бодоход ер нь бол нэлээд хүндас бодлого байна. Бид энийг бас арга техникээр бодно гэдэг бол одоо саяын тэмцээнд явсан манай тэр сургууль ороогүй хүүхэд ч манай төвшин баяр чинь болохоор 6 настай тийм ээ энэ намар сургууль орох гэж байгаа хүүхэд. Яг л адилхан ийм бодлогоонуудыг бас бодно. Тийм. Тэгэхээр зэрэг бага насныхаа төрөлд бол Монголдо 1 номер гэж хэлж олно л да нэг үг ярихад бол энэ жил өнгөрсөн өвөл бол одоо оюун ухааны номын цард шалгарч одоо оюунлаг хүүхэд одоо өргөмжлөл авсан хүүхэдтэй хүүхдийн ордны тийм ээ. Тэгэхээр зэрэг үнэхээр хурдтай сайн боддог. Бас л хүн хараад үнэхээр л бишрэнэлтэй баг тийм жоох хүүхд сургуульд ороогүй хүүхдтэй тэгж хурдтай болно гэдэг. За 50 секундэд бодож дууслаа дөрвөн бодлогыг. За тэгэхээр хариугийн зөв хэсгийг нь хариуцтай цаас нь бол миний гартай. За үзэгчдээ бас харуулъя. Эхний бодлогын хариу бол за 192, дараагийнх нь 840. Зүг байна. За энд яг миний гарт байгаа 192, 840 гэх маш зөв амжилттай бодсон байна. За дараагийн бодлогыг бас хариулттай нь харуулъя. 26271, 67886. Үржих болон хуваахыг бол хурдан хугацаанд бодож байна. 2 жилийн хугацаанд л ер нь нэм амжилттай боддог юм. Тэгэхээр хүүхдүүд ээж аав нар одоо хүүхдүүдэд оюуныг төлөвлөе. За ер нь зарим нь болохоор зүгээр бодлого нь хурдан боддог болгоё гэх юм бол ер нь хэдэн настайгаас эхэлж авах боломжтой юм бол. Ер нь яг сургууль дээр яг ажил сурах нас бол ер нь 5 их тохиромжтой байдгийг. 5 нас бол их аятайхан нас. За яг зүгээр хүмүүс 4 наснаас суралдаг л та. Гэхдээ хүүхдийн чадвахаас шалтгаална те. Багасах тусмаа ажиллагаа ихтэй гэсэн үг. Багшаас ч их хүч шаардна. Эцэг эхч бас нэлээд ажиллагаатай шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бага бах тусмаа ажиллагаа их шаардна. Гэхдээ бага бах тусмаа хөгжүүл илүү одоо төрмөл юм шиг болж байгаа юм л та. Энэ юм чи одоо үндсэндээ ингээд дутуу байгаа юм гаднаас нь ингээд дасгалын хүчинд бий болгож өгч जैन тий. Дээр нь нөгөө хүүхд минь эн чинь гаднаас нь суусан юм чинь багасаа байх тусмаа эн чинь яг өөрөө ингээд төрхөөсөө ийм л одоо төрцсөн юм шиг л болж штэ. Нэлээд том одоо насан турсан хойно сурн мурнаг бол арай эднэр шиг ийм хурд мурд ингэж их мундаг байна гэж байхгүй л тий. Одоо ингээд энэ хүүхдүүдийн хувьд 2 жил сурчлаа гэхэд одоо магадгүй ингээд завсарлаад за орхилоо гэж бодоход ингээд 10 жилээ төгсөөд ч юм уу ингээд энэ чадвар нь хിവэрэ хадгалагдаад үлдэх эсвэл байнга одоо хичээлж явах хэрэгтэй гэх юм болов. Чадвар хадгалагдаж үлдэнэ. Тий. Гэхдээ жоохон хурд бол мэдээ саарна. Тэр чинь мэдээж ойлгомжтой нөгөө юу яаж байгаа шүү дээ. Энд чинь хөгжиж байгаа зүйл шүү дээ, тийм ээ. Тогтмол нөгөө энэ юм гэртээ одоо хийдэг ч юм уу өөрийнхөө ямар нэг юмд ингээл хийгээд оролдоод тий. Заавал энэ дасгал гэж бүр суугаад хийгээд байхгүй ч гэсэн оюуныхаа юмыг хийгээд авах юм бол анзан ингээл нэг хийчдэг те. Тэртээ тэргүй хүнд чинь ингээл тооцоолох моцоолох юм өчнө дэлгүүрээс ингээл бараа таваар авах хүртэл ингээл бодно шүү дээ. Тэрнийг л эдгээр чинь шууд бодол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг тэрний ингээл үйлдэд байхад бол хөгжүүл юм гэсэн үг. Нэгэнт одоо юм олгогдсон суудсан юм бол арилна гэж бол хэзэж байхгүй л те. Гэтэ яг тамирчин байх тохиолдолд бол тогтмол бэлтгэлтэй яг л тамирчин юм шиг. Энэ чинь бол мэдээж оюун ухааны спорт юм баа шүү дээ. Тэгэхээр зэрэг тамирчин болсон тохиолдолд бол байнга дасгалтай байж ижил цаашаага тэмцээн уралдаанд оролцсон. Зүгээр өөрийнхөө амьдрал хэрэгжүүлээд явна гэхэд бол зогсоход бол болно л тоо. Одоо тэмцээнд явсан байгаа Төвшин Баяр 6 настай мөртлөө сургуульд ороогүй мөртлөө хуваах үржүүлэх үйлдэлийг бол хурдан хугацаанд хийчдэг. Тэгээд медаль ер нь авахаа найдвартай гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдийн одоо ийм бас нэг илүү одоо гоц ч юм уу те бусдаасаа юм илүү бас авьяас байна л да. Тэгэхээр яг сургалтын төвд хамрагдаагүй байхад одоо тэр хүүхдийг таних боломж ер нь байдаг ч юм уу. Одоо ээж аав нь манай энэ хүүхэд ийм байх, энийг заавал сургах ёстой гэд тийм одоо авьяасыг таних боломж идэггүй ингийн аргаар.
таних боломж бол байхгүй л дээ. Нэг тэр жоох хүүхдэд чинь шууд хараад танина гэж байхгүй л дээ. Тэр тэргүй ингээд хичээлэд явж явах явцад хөгжиж л ирж байгаа зүйл. Тий. А зүгээр яг хуу бас байглаасаа тийм хурдтай ч юм уу те байглаасаа юм хүлээж авах чадвар арай өөр хүүхд байх юм бол илүү сайжирна. Тий. Тэгэхээр зэрэг эн чинь ерөөсөн удаан хүүхдчсэн хурдтай хүүхдчсэн чинь адилхан л хөгжөд явчихж байгаа зүйл юм байгаа юм. Тий. А зүгээр бас нэг байгалийн өгөгдөл бол өөр байна. Бүр онцгой талын хүүхд бол энэгээрээ бүр илүү давмгай байх нь мэдээч хэрэг. А тэрнийг бол ихэнх үед бол гаднаас нь харахад бол жоохон төвчтэй сурж ижил мэддэг тийм. Зарим хүүхд чинь ингээд аюу удаан их бодлоо байжсэн бүр яваад тах тусмаа сайжраад идэх хүүхд байна. Тий. Зарим хүүхд чинь ингээд эхлээл тустай аюу ингээд гялтганаал байжсэн ирнэ. Жоохон ингээд залхуурах маягтай бас байна. Хүн хүний онцлог байж шít. А гэхдээ л ямар ч болсон Сорбан хичээлсэн хүүхд одоо Сорбаныхан үндсэн ангид суугаад явхад нэх их мундаг байгаад байдгүй ма дундч байлаа гэд зүгээр ингээд анги танхимтай бол эрс ялгаатай. Асар өөр байдаг. Одоо сая манай тэр баяр баясгал ингээд тэмцээнд явсан хүүхдийг л ээж нь сантист өнгөрсөн 100 англи хэлний сургалтанд явуулсан гэж байгаа байхгүй. Тэгтэл англи хэлний багш нар нь бол ой тогтоолт нь ямар мундаг юм бэ? Яаж ингэж тогтоогод байдаг юм бэ? Юунд явуулдаг хүүхд юм бэ гэж бүр асуугаад байна гэж байгаа шүү дээ. Тэр зэрэг ой тогтоолт бол тийм мундаг болдог. Сорбангийн хамгийн гол юм нь одоо ой тогтоолт нөгөө олон чадрууд ингээд хүүхд суучж байгаа шүү дээ тий. Ажиглах анхаарах одоо энэ чинь ингээд юмыг тунгаан бодох. Тэр юм бол хүнд маш хэрэгцээтэй чадвар шүү дээ. Манайхан бол ихэнх нь юмыг тунгаан ажиглах тийм юмд их сул байдаг тий. Тэр чадвар маш сайн хөгжөдөг. Тэгээ явсаар чинь нөгөө ой тогтоолт маш сайн хөгжих зэрэг хамгийн гол нь хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн тийм ээ бид чинь. Тэгэхээр байгалийн бүтээгдэхүүн гэдэг бол байгалийн шин чанараа хадгалж хөгжинө гэдэг бол асар чухал гэдэг. Ямар нэгэн хиймэл байдлаар энд бол хүнийг хөгжүүлж байгаа зүйл биш. Одоо жишээл ой тогтоолтыг хөгжүүлнэ гэхэд бол ингээл холбоосын аргаар ч юм уу, үлгэрийн аргаар ч юм уу ямар нэгэн одоо нэг хошин шог юмар ингээл цэжлүүлэх гэл ингээл оролдож цэжлэнэ гэдэг бол шал өөр нэг арга байж байна тийм үү? Тэгвэл тэрийг амьдралд хэрэгжүүлээд явахд хэцүү шүү дээ. Тийм ээ? Тэгэл бүх юмыг л ингээл уншсан чил нөгөө олон аргаж хэрэглэх гээл оролдоод байх юм бол одоо яаж явах юм бэ те. Сорбан бол тэртээ ингээд ой тогтоолт маш мундаг болж иж энэ хөгжүүд чиг боддог болно. Ийм болцсон юм бол зур уншсан юмыг шууд ангиллах, бүлэглэх, ялгах, салгах, дүгнэх, цэгнэх тийм ээ. Тэгэл ингээл оновчтой одоо шийдвэр гаргадаг энэ гэж бүр японочдод үздэг. Тэгэхээр зэрэг эн чинь маш олон чадварыг үнэхээр гайхамшигтай олгоод яг байгалийн шин чанарыг хадгалж явдгаараа их давуу байж байгаа байхгүй юу? Гаднаасаа ямар нэг зохион юм хийгээд оролдоод байхгүйгээр тэр хүн бүх юм аягнсан. Дээр нь одоо энэ уламжлал сонгодог Сорбангийн аргын бодож байгаа техник тэрнийг ингээд хүн бодож байгааг нь харахад энэ их гоё эмгтэй, цэгцтэй тийм ээ. Дэгж аягтай. Хүнийг яг ингээд төлөвшлийг олгодог энэ маш гоё. Одоо бодож байгаа нь бол ингээд анзын илэг гэдэг ингээд 2 хуруугаар ингээд айгүй хөрх ингээд бодоод явчихна тий. Сүүлдээ яваад тах тусмаа энэ хуруу мурууч хөдлөхгүй зүгээр хараад хариу тавьдаг тийм болж байгаа шүү дээ. Ямар ч бутархаа яасан бүгдийг хийн. Монгол үнэхээр гайхамшигтай. Заавчлаараа Монгол Сорбан төвийн орон нутагдах анхны салбар бас Эрдэнэт хотод нийсэн гэж дуулсан. Тэгэхээр энэ салбарын хатлаараас ярихгүй юу? Орон нутагт ер нь салбар нэхэд сэтгэл ямар байна? За ер нь яг энэ оюуныг хөгжүүлдэг ямиг яг жинхэнэ утгаар нь салбар нээхэд бол хүнд үйдэг. Тийм мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна, багш боловсон хүчнээ бэлтгэн гэд маш их цаг хугацаа ордог л доо. Түүнээс ингээл нөгөө нэг янз янзын газар шиг дор нь ингээл нэг 7 хоногийн дотор ингээл 10 хоногийн дотор ингээл багш бэлдээд тах боломж их багтай. Тэгэхээр чинь зэрэг авсан багш нар маань хамгийн гол нь яг энийг сураад бас багш болох багш өнд бас цөөхөн гарч ирдэг байхгүй юу? Одоо 10 хүн аваад бэлтлэгт 10 хүнээс хэдэн үлдэх гэдэг чинь хэцүү л дээ. Тий. Суралцаж чадгаа. Одоо жишээл манайхаа ингээл тоо физикийн анги төгссөн гэл одоо янз янзын одоо хувийн сургуулиуд багшилдаг багш нар гэд эрэхтэл Сорбан заахтал явахгүй багш нар бол бас нэлээдгүй байдгийн шүү дээ. Тэгэхээр зэрэг бас нэлээд онцлогтой сургалт. Энд чинь нарийн мэрэгжилтэд ороо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнийг ингээд одоо нөгөө хүүхдүүд бол маш хурдан хөгжиж ирнэ шүү дээ. Яг стандарт явах тий. Багш нас. Тийм. Тэгэхээр багш тэрнийхээ аяг дагаж заах чадвартай байхгүй бол нөгөө хүүхд хөгжих гэдэг багш өөрөө байхгүй болчиход байвал айгүй хэцүү шүү дээ. Тэр хүүхдийнхээ асуусан юмд нь асуугаад хариулаад бодоод явдаг тийм чадвартай өндөр уур чадвартай багш заавал бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө ингээд салбарыг бол хурдан ингэж нэг борооны дараах мөг шиг олон бэлдэх
боломжгүй байдаг. Нэлээд урт хугацаа зарцуулж иж бэлтгэдэг. За Эрдэнэт дархан гэдэг ер нь яг орон нутгаас манад бол хүсэлт их ирдэг. Одоо Эрдэнэтийнхэн бол 3 жилийн турш манайхыг бол одоо салбараа нээж өгөөч гэж үнэхээр их хүсэлт тавьсан. За бид бол амлсан тийм. Салбараа нэнэ бид одоо бодож байгаа гэдэг тийм. Тэгээ одоо бэлтгэл ажил явагдаад дуусаад багш нараа бэлтгэгдсэн бүх юм одоо сая сургалтынхаа төвийг нээсэн. Одоо Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт одоо манайх одоо үйл ажиллагаа явуулаад эхэлчихэд байж байна. Одоо бүртгэл бас явагдаж байгаа тий. Тэгэхээр зэрэг доогуур гарсан утсаар уцтаад одоо бүртгүүлж болно хүүхдүүдэд. Яг хамгийн гол нь Эрдэнэтэд нээсэн салбарыг бол одоо хотод бэлтгэж байгаа хүүхдүүдийн нэгэн адил ийм өндөр чадвартай хүүхдүүдийг бэлтгэхийг бид нэр зорж ажиллаж байгаа. Нэг нэг ярахад бол тий. Тэгэхээр маш сайхан бас баяртай мэдээ байна. Тэд Эрдэнэт хотоос бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань бас даавар гарч байгаа утсууд руу холбогдоод бас өөр хөвгтөө ирээдүйд нь сайн хүн болгохтнаас их хувь нэмэр оруулаад энэхүү Монгол Сорбон төвд бас бүртгүүлээ сурах болов гэж бодож байна л да. Эрдэнэтийн салбараас гадна Улаанбаатар хотод яг албан ёсны одоо хэдэн салбар байна вэ? Албан ёсны гэж яагаад асууж байгаа вэ гэхээр одоо цэцэрлэг дээр хүртэлтэй өдөр хөнжүүлэхэд хүртэл Сорбон заана гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань яг Сорбон гэдэг нэрийн дороос өөр үйл ажиллагаа ч юм уу одоо ингээд нэр барьсан тийм үйл ажиллагаануудаас яваад ах шүү байгаа. Тийм яг нь цэцэрлэгээр заанал гэж гэдэг тийм одоо яг нэг бизнес талаас хурц ажиллаж штэ тийм ээ. Нэг бодлын бол гэрт нь ойрхон байх тусам хүн айгүй амарчилж өвдөг. Гэхдээ тэнд бол юу зааж ийн одоо ямар сургалт төгссөн хүн хаанаас тэр багшлах эрхийг авсан хүн одоо юу хийж ийн гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Манайхан бол энэ талд их сул байдаг байхгүй. Япон самт ингээл нэг хаяг зоогол тэгэл нэг өрөөнд нэг 2 охин сууж байгаа л байж юм. За тэгээд энэ одоо баруун тархийг нь хөгжүүлнэж бодоол өгчдөг. Гэтэл тэр түрүүний хэлдэг ямар аргаар зааж ийн те үнэхээр баруун тарих хөгжихгүй юу энэ гэдэг чи өөр болоод явж байна. Нэг нүгөө ярихад бол одоо Монгол Сорбон сургалтын төв бол Монгол улсын хэмжээнд гэж хэлнэ. Мэргэжлийн багштай цорын ганц сургалтын төв яг Сорбонгаараа дагнасан. Тийм ч учраас манай сургалтын төв бол хажуугаар нэгээл элдв бусын янз янзын юм бол заадгүй. Тийм. Заадгүй. Яагаад заадгүй гэхэл зэрэг Сорбон өөрөө бүх хэмийг зэрэг олгодог сургалт байхгүй юу? Ямар ч тэр элдвийн янз янзын одоо ингээл тоглоом моглоомч байдаг юм уу одоо тэр бол зөвхөн бизнес тал руу хазаж байгаа юм л да. Яаж байгаа гэхэл хүүхэд тоглох дуртай амтэн те тоглоомор татанч гэдэг юм уу те хүмүүс бол одоо хүүхдээ хэрхлүүлдэг болсон тийм ээ. Зүгээр нэг айгүй хөнгөн байж оюуныг хөгжүүлэе гэж маш эндүрдэг. Одоо зүгээр эрхэлж хагаад оюуныг хөгжүүлнэ гэж бодоод байна л да. Одоо барууны одоо янз янзын юмыг бас хит их дуурайх юм бол их л бас сөрөг штэ тийм. Тэр зэрэг тоглож байгаад ер нь учир зүгөө тоглож байгаа хүний оюун ухаан хөгжинэ гэж ер нь байхгүй л дээ. Тоглож байгаа хүн төсвөр төвчээрийг олно гэж бүрч байхгүй. Тэгэхээр зэрэг энэ Сорбон чинь цэвэр нөгөө оюуныг хөгжүүлээд яагаад төсвөр төвчээртэй болдгийг энэ хүүхдүүд тийм ээ юугаар ингэж онцлог байгаад байгаа юм зэрэг оюун ажилдаг юмд эдгээр ядрахаа болчихж байгаа байхгүй юу? Оюун ухааны юмнаас хаширхаа болчихж гин гэсэн үг. Хин ч гэсэн ер нь оюун ухаан ажилуулад ингэж юм хийхэд бол энэ залхуу хүрдэг шүү дээ тий. Тэгэхэд бол энэ хүүхдүүд бол төвшөх юмгүй болчихж гэсэн үг байхгүй юу? Үүгээрээ их дав. Тэгэхээр чинь зэрэг оюун ухаан ийм хүчрхэг болоод ирсэн хүүхдүүд бол өөрөө ингэж юмд итгэх итгэл маш өөдрөг болж өгдөг. Би чадна, би болгоно те. Ерөөс ямар ч юмс одоо ингэ ямар ч хүнд бодлого харсан эднэрт бол зүгээр хөнхөн жирийн хүн харахад бол асар хүнд юм биш гэдэг эднэрт бол зүгээр л нэг энгийн нэг тоглоом шиг юм харагдаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм болцсон хүүхдүүд ч одоо ингэ жишээл нэлийн удаан хичээлтэй ингэ асар тааруу байсан хүүхэд ингээ өөртөө итгэл их мууддаг л та. Тэгэхээр тийм хүүхэд орж ирээд ингээд хэсэг хугацаанд дараа бол нөгөө хүүхд чинь өөртөө итгэл бий болж байгаа зэрэг нүд нь ингээд зүгээр оч гэрэлтэй л эхэлнэ. Ингэж өөртөө итгэл бий болно гэдэг бол асар чухал хүнд ийм имийг олгож суулгана гэдэг бол үнэхэрийн одоо мундаг сургалт гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ энийг ямар хүн тавих вэ гэхэл цэвэр мэрэгжлийн хүн тавь. Мэргэжлийн өндөр зэрэглэлийн ур чадвартай нарийн мэргэжлийн хүн тавьдаг болохоос энийг зүгээр нэг хэдхэн хоногоор суралцсан багш тавьдаг биш байхгүй юу? Хамгийн харамсалтай нь бол одоо сая гэд тэр Багнуур дүүрэгт тийм ээ Төмөрбаатар багшийн охин гээд асар их сургалт хийгээд явцсан л байж байгаа байхгүй юу? Тэр зэрэг энэ хүн юу заагаад тэр хүмүүст те ямар хүмүүст юу хэлээд явцсан их сонир те тэр зэрэг одоо Багнуурхан бол тодорхой хэлэх хэрэгтэй тэр хүний те бид нар бол яг ерөнхийдөө нэг тэр газар чинь нэг игсэн болоодаа гэж барагцаа байлгүй яах те гэхдээ яг баримтаар нь ийм хүн ингэж сургалт хийгээд ийм царай зүстэй ийм нэр устай ийм хүн ирсэн шүү гэдгийг бол одоо
баг нурах бол тодорхой хэл хэрэгтэй л утастай л хэллээ. Тэгэхээр зэрэг иймэрхүү маягаар л одоо сургалтыг хийдэг байхгүй. Тэгэхээр зэрэг одоо тэр үнэхээр Сорабангийн багш болыг бол ийм богинохон хугацаанд яг мэргэжлийн өндөр түвшний багш болж чаддгүй маа тийм. Зүгээр л одоо яг зүгээр аргалаа Сорабангийн нэр барьсан саяын хэлдэг шиг тиймэрхүү багш нар болох юм бол одоо яах вэ одоо тэгээд хамгийн гол нь эвгүй юм нь тэнд л хүүхдийн оюунаар цэвэр бизнес хийгээд тоглож л байгаа зүйл шүү дээ. Ийм сургалтанд ороод хүүхдийг жоох эвдүүлчих юм бол эргээд засахад бас жоохон төвөгтэй болдог их удаан хугацаар явцсан хүүхд бол. Тэгэхээр яг байршлын хувьд хаяг одоо ээж аав нар одоо өөрийнхөө гэртээ ойрхон гэх юм одоо зөвгүн ойрхон байх юм бол хаана сургах боломжтой вэ гэдэг хэлж өгөхгүй. Баруун дөрвөн замд болохоор зэрэг компьютер ландын яг баруун талд. Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байрны дөрвөн давхарт байрлалдаг. За спортын төв ордны яг зүүн талд 43 дугаар байранд. За зүүн дөрвөн замд торооны зам худалдааны төвийн яг зүүн талын 115 дугаар байранд гээд манайх бол хотод ийм 3 үндсэн салбартай байдаг. Бүх салбарын багш нар бол одоо адилхан хэмжээнд заадаг, адилхан чадвар олгодог багш нар байж байгаа. Одоо ингээд хавар олчийн зуны амралтаар хүүхдүүд манаас ингээд сургалтанд хамрагдаад намраас ингээд өөрийнхөө хөгжүүлээд орохыг бол бодож байгаа хэлтэй ээж аав нараас энийг бодож байгаа. Тэгэхээр зуны сургалт ч юм уу одоо ийм сургалтууд байдаг баг. Тийм зуны сургалт одоо яг манайхан чинь мэддэг болчиход 100 болохоор манайх чинь пиг дүүр чинь тий ачаал эхэлчихдэг. Тэгэхээр зэрэг одоос эхлээд бүртгүүлээд эхэлчихэж байгаа их зэрэгсэн зуны сургалт чугаад нөгөө яг 100 ирэх гэж чинь зэрэг нөгөө дүүрчдэг учраас тийм ээ. Тэгээ одоо болохоор зэрэг яг хаврын одоо эцсийн бүртгэл бас явагдаж байгаа. Тий төрөвчлсэн маягийн сургалт явж байна. Дээр нь зун явъя гэсэн хүүхдүүд бол бас бүртгүүлээд явчихад бол одоо аль газар эрдэнэтийгч хотынх ч адилхан бүртгүүлж хэрэгтэй. Тэгэхгүй бол 100 бол одоо сандал ширээс үнэндээ олддгоо. Манайхан ч тулгаж байгаа л ирчэл дараад нь бараг гэрээсээ нэг ширээ сандал хоёр бариад ирхүүлгээл эхэлдэг шүү. Тэгэхээр чин зэрэг чи ямар ч боломж байхгүй тийм. Бас ч нэг анги ачаал энэ гэж бас байна тийм ээ. Түрүүн бас ингчингээрээ бас бодуулсан байгаа. Тэгэхээр одоо бас тэрглэлийнхээ бас хэр сайн сурж байна гэж шалгая. Би бодоолъё тий. Саалан бас цэлжсэн бодлоо. За бол. Тэр болыг авчих. За аж. За ингээд бас хариутай бэлтцсэн байгаа. За бодлогоо өгье. За цаг явсан. Тэгээ энэ хоёрыг бодож байхад амаа үжим битээр тоогоор дуудчихж бас болно. Зэрэг үү? Тийм зэрэг хийгээд. Анхаарал төвлөрөх гэж байхгүй. За нэг ахтрал сатарахгүй. За амаа үжим болохоор яг жил явж байгаа учраас 2 оронтой 10 мөртөө. За 28 секундэд дөрөвтэй тоол. Юуныхаа хүндэлтэй. Тэрглийнхаа хариуг нь шалгачих бүгдээрээ хамтдаа тий. Энэ зөв. За хэрвээ явал ингэчин засаад хариуг нь яачих шүү. За яа. За тэгээ эхлээ шалгуулчих тий. За тэргэлийн ботсон болохоор энэ байна тий. 2691-ийг хуваахын 69 гэсэн 39 гэд 100 хариулсан байна. За 2911-ийг хуваахын 71 гэсэн чинь тэргэл маань 311 гэсэн чинь 100 хариу 41 байсан юм байна. За одоо хариуг нэлсэн болохоор болохгүй бах тий. Оо тийм ээ. Тийм. Чи олон засах байсан цаа. За яхаа. Гэтэ одоо шууд нэвтрүүлэг юм чинь бас хүүхдүүдээс тийм ямар зээлсэн байгаа шүү дээ. Бас хуваах үйлдэлийг сайн хийж ин гэдэг 28 секунд мундаг байна бодож шүү тий. За амаа үжин төвлөрөөс сууж байгаа тийм. За та хоёр буруу хариулах юм бол алдаа цасан шүү. Анхааралтай дагаад хэрэгээ сууж шүү. За эхлээд амаа үжин хариугаа хэлэх нь шүү тийм ээ. 13 дээр нэмэх нь 57, нэмэх нь 10, нэмэх нь 73, нэмэх нь 80, нэмэх нь 24, нэмэх нь 38, нэмэх нь 96, нэмэх нь 65, нэмэх нь 42. 498. Зөв. Оо зөв. За дараагийн тоо. 94 дээр нэмэх нь 17, нэмэх нь 20, нэмэх нь 75, нэмэх нь 60, нэмэх нь 43, нэмэх нь 58, нэмэх нь 13, нэмэх нь 32, нэмэх нь 86. 498. Зөв. Зөв. Одоо энэ хоёр орондод ингэчинд маш хурдан дуудахад одоо ингэчин бол яг хариулна.
Одоо нөгөө эдгээр чинь хурд өөр болчихж байгаа байхгүй тий. Одоо ануу хүчинд арай ч их удаан дууж чинь тий. Гэтэ ерөөсөн гар мар хөдлөхгүйгээр айхтар мундаг анцаа юм анцаа хийж чаддаг хөхт. Ерөөсөн ингээд төвлөрч байгаа л хэлээд байна. Удаан сарах тусмаа хурд нэмэгдээд байна гэсэн. Хурдан хэлэх тусам илүү сайн байна. Хурдан хэлэх тусам хурд нэмэгдсэн юм. Хурдан хэлэх тусам барьж аваад байгаа гэсэн үг байхгүй. Одоо энэ Сурабанк чинь хамгийн гол онцлог нь харааны ой давхар хөгжинэ. Дээр нь сонсголын ой давхар хөгжинэ. Харахад анхаарал дээд зэргийн хөгжинэ гэдэг. Ерөөсөн бүр төвлөрөхгүй анхаарахгүй юм байхгүй болдгоор л онцлогтой зүйл яж байгаа байхгүй юу. Одоо зарим хүн бол ингээд нэг би харахаараа юм тогтоодог гэдэг шүү дээ тий. Тэгээ сонсохороо тогтоохгүй уншихаараа ч тогтоохгүй тий. Тэгэхээр зэрэг одоо эдгээр чинь бол маш хурдан хугацаанд явах нь шүү дээ. За багш нэг хурдан дуудах та за. 30 16 61 28 50 94 42 73 89 75 558. Маш сайн. За дөрвөн оронтой нэг тоо бодчих. За дөрвөн оронтой тоо. Одоо яг юу яхлаа зэрэг эдгээр чинь юу явах тусмаа уудах тусмаа одоо орон моронд дээшлээл ингэж яваад байна. Тэгээ нөө тооны орон хязгааргүй юм чинь цаашаа улам яваад байна гэсэн үг л тий. Дөрвөн оронтой тоо бодуулаад бас нэвтрүүлгээ төгсгөө тий. За 4796 дээр нэмэх нь 5032. Нэмэх нь 6170. Нэмэх нь 1947. Нэмэх нь 8503. 26429. За багш нь дахиад хэлээдгээ. Чи сайн анхаараарай заа юу. 4796, нэмэх нь 5032, нэмэх нь 6170, нэмэх нь 1947, нэмэх нь 8503. 26449. Зөв. Бараг багш нэг автаа. Маш мундаг байна. Хүүхэд болгон бас ингэж бодох боломж ол нээлттэй байгаа тийм ээ. Тэгэхээр нээлттэй тийм. Ааха. Тэгэхээр зуны сургалтандаас хүүхдүүдэд бүртгүүлэхийг хүсэж байгаа бол сурахыг хүсэж байгаа бол одооноос бүртгүүлэх хэрэгтэй мэ. Тэгээ манай нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Тэгэхээр сүүлд чи хүндтэй ормыг танд үлдээж байна тавчхан. За одоо хаврын бас бүртгэл явагдаж байна тийм ээ, сүүлчийн одоо бүртгэл гэсэн үг л дээ. Тийм энд одоо хүүхдээ бүртгүүлж богино хугацаанд суралцуулчаад зуных дүржлэлд явчих гэсэн их хэсэг бол бүртгүүлж болно. За манай анхан шат гэдэг нэг юмыг тайлбарлах бол бас болдгүй юм. Одоо яг Японы стандартаар анхан шат гэдэг бол нэмж сурна, хасаж сурна, зэрэг. Одоо жишээл нэмхийг тасалж нэг бодчоод хасахыг таслаад нэг заана гэдэг бол одоо хүүхдийн оюун бас нэлээ хялбархан болоод авах тусмал оюун хөгжих байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг дөр одоо манайх бол анхан шат гэхлээр зэрэг нэмдэгч хасдагч болоод гарахыг анхан шат гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг анхан шат бол одоо дурын тоог нэмж хас чаддаг болоод гарахыг анхан шат гэж байгаа. Тэгэхээр зэрэг манай анхан шат бол 300 мянга. Одоо 8-с дээш насны хүүхдүүд бол одоо эн чинь цаг 30-аараа 7 хоногт 2 удаа явлаа гэхэд 3 сар үргэлжлэнэ гэсэн үг тийм ээ. Тий. Тэгээ хэдэн цагаар хичээлж байгаас шалтгаалаад сард бол жоохон ялгаа гарч ирнэ. Бага насны одоо 8-с дутагч насны хүүхдүүд гэсэн үг. Тэд нар бол яг хичээл хугацаа нь олон байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг 600 мянга болчдгийг. Тэгэхээр зэрэг бага насны хүүхдч нэмж хас чаддаг болно. Том хүүхдүүд нь бол ойлгомжтой нэмж хас чадвал. Тэгэхээр анхан шат бол ийм зүйл шүү. Нэмж хас чаддаг болохыг анхан шат гэж хэлдэг юм шүү гэж одоо бас хэлэх байна. Тэгээд Монгол Сурабан сургалтын төв одоо хүүхдээ оруулвал бид бол таны хүүхдийг одоо үнэхээр мундагийн хүүхдүүдчгээ хөгжүүлж өгнө тий. За тэгэхээр дагуур гарч байгаа утсуудаар эцэг эхчүүд маань холбоо арих болоо. Тэгээд энэ өглөө хүрэлцээрсэн та бүхэндээ бас цааш тахны ажилд өндөр амжилтыг хүсье. Тэгээд олон хүүхдүүдийг ирээдүйн бас Монголын олон хүүхдүүдийг ийм сайхан бас боловсон хүчин болгоход нь гарааг нь хийж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилтыг бас хүсье. Тэгээд сонсдгүй гал удаа сарлаа танд бэлэг өгч байна. Зөндөө баярлалаа. За сарлаа удаагийн өндөр амжилт хүсье. Сайн сураарай. Баярлалаа. За амжилт хүсье. За тэгээд хамгийн голноос та бүхэн сургалтын төвд Монгол Сурабан сургалтын төвд хүүхдүүдэд зуны одоо эсгэлтэнд хамруулахаас гадна нэгэн гайхалтай сайхан мэдээ бол мэдээж өнөөдөр Япон улсыг зорж байгаа бас Сурабан сургалтын төвийн сурагчид манаас медальтай, чамлалтгүй бас амжилттай ирэх байхаа гэж найдаж байна. Тэгээд тэр өрөөлийг бас үзэгчдийн хамт өргөж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлэгтэй хамтдаа ирхэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Кофе цай ярилцлагын нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар энэ түрээд өндөрлөж байна.